Ерөнхий сайд Зандан шатаар чөлөөлөгдөх хүсэлт гаргаж улсын хуралд өргөн мэдүүлэхээр болсон байна. Сайн байцгаана өрхөн үзэгчдээ Global Media эхэлж байна. Студид хөтлөгч Цэрэн Лам ажиллаж байна. Анхаарлаа хандуулна. АЕ92-оос бусад автобензин дизелийн түлшний үнийг литр тутамд 300-аас 350 төгрөгөөр нэмнэ. Туулын хурдны зам эдийн засгийн үр ашиггүй байгаль экологи нийслэлийн хөгжилд сөрөг үр дагавартай гэж судлаач Ану Үжин хэллээ. Манай улсад төрөлт жил ирэх тусам буурч байгааг эмч мэргэжилтнүүд онцолж байна. Ямаалын хойгт цаа буугчдын баяр боллоо. Дөрийн урлагийн 3 цээл хоолойтон алтан үеийн Монгол дуунуудыг шинээр амьлуулна. Орос улбаны улсаас 4-р сард нийлүүлэх нефтийн бүтээгдэхүүний хэлийн үнийн саналыг ирүүлсэн байна. За үүнээс үүдэн аж үйлдвэр Эрдэс баялагын яамнаас АЕ92-оос бусад автобензин, дизелийн түлшний үнийг литр тутамд 300-аас 350 төгрөгөөр нэмэгдүүлэх зөвлөмжийг импортлагч аж ахуйн нэгж холбогдох яам тамгын газруудад хүргүүлжээ. Оросын улбаны улсаас 4-р сард АЕ92 автобензинийг $750 Америк буюу тогтворжуулсан үнээр харин Евро 5 автобензинийг тонн тутамд нь 1206, АЕ95 автобензинийг 1176, АЕ98 автобензинийг 1226, энгийн дизелийн түлшийг 1385, харин Евро дизелийн түлшийг $1410 Америк тус нийлүүлэх үнийн санал ирүүлсэн байна. Аж үйлдвэр Эрдэс баялагын яамнаас хангамжийн асуудал үүсэхгүй, харин дэлхийн хэмжээнд үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор үнийн асуудал цаашид яригдана гэж мэдээллээ. Литр тутамдаа АЕ92-оос бусад төрлийн бүтээгдэхүүнүүд дээр нэг 300-аас 350 төгрөгөөр нэмэгдүүлэхээр ийм зөвлөмжөө хүргэлээ. За ер нь бол хил үнийг тооцоод үзэх юм бол нэг 900-аас 2000 төгрөгөөр нэмэгдэхээр ийм тооцоол гарч байна. Оросын улбаны улсаас нефтийн бүтээгдэхүүний хэлийн үнийн санал нэмэгдэж ирсэнтэй холбогдуулан газрын тосны бүтээгдэхүүний хангамж үнийг тогтворжуулах ажлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр хувийн хвшил, иргэний нийгмийн хамтарсан зөвлөлийн бүрэлдэхүүн хуралдаж, нефт импортлогч, худалдан борлуулагч аж ахуйн нэгжүүдэд зөвлөмж хүргүүлжээ. Зөвлөмжөн дээр бол 3 асуудлыг тусгалаа. 3 асуудлын нэг нь бол хангамжийг тодорхой байлгах. За өнийн огцом хөргөл үүсэхгүй ба. За гуравт нь тариалалттай холбогдуулаад тариалалттай удирдал гэсэнтэй холбогдуулаад тариалт эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд 10,000 тонн нефт бүтээгдэхүүнийг яг 3 сар зарагдсан үнээр нийлүүлээч гэдэг ийм зөвлөмжийг хүргүүлсэн. Аж ахуйн нэгжүүд нефт импортлагч нар маань бол энийг бас нийгмийн хариуцлагын хүрээндээ хүлээж авч 4 сарын 1-ний дотор энэ дизелийн түлш бусад нефт бүтээгдэхүүн авахыг бол зөвлөмж болгож гаргасан гэдэг юуны өдрөнд таахундаа хэлхийг хүсэж байна. Манай улсын оны эхний 2 сард нийтдээ 518 мянган тонн нефт бүтээгдэхүүн импортлсон байна. Харин 3 дугаар сард 181 мянган тонныг авчээ. Өнөөдрийн байдлаар 1300 орчим вагон цистерн дизелийн түлш автобензин буух хүртэл рүү явж байна. Нөөцийн хувьд 1 сарын нөөцтэй. Үүнд АЕ92 автобензин 90.1 мянган тонн буюу 42 хоног, АЕ95 6.4 мянган тонн буюу 72 хоног, дизелийн түлш 116 мянган тонн буюу 29 хоног, онгоцны түлш 3.9 мянган тонн буюу 19 хоногийн ердийн хэрэглээний нөөцтэй байна. Доржин цэнгинжүү Пүрсэнгийн марлмаа Аист Глобал. Цахимаар нэн тэргуунд үндэсний хөдөлгөөнд Дорноговь аймгийн Сайн Шанд хотоос эхэллээ. Бүтэн жилийн турш орон даяар өрнөх юм Дорноговь аймагт энэ онд цахим шилжилтийг 80% хүргэх төлөвтэй байна. Засгийн газраас захимаар нэн тэргуунд бодлогын зөвлөмжийг 108 дахь тогтоолоор баталсан. Энэ хүрээнд захим хөгжил инновац харилцаа холбооны яам захимаар нэн тэргуунд үндэсний хөдөлгөөнийг орон даяар эхлүүлж байна. Үндэсний хөдөлгөөнийг аймгийн төр хувийн хвшлийнхэн дэмжиж маш идэвхтэй оролцлоо. Төр талаас өнөөдөр бид нар бол бүрэн захимжсан нийт төрийн үйлчлэгээ бол бид нар 90% төрөн гэсэн зорилготой байгаа. Тэгэхээр энэ хөдөлгөөний зорилгот ерөөс нэгдүгээрт иргэн талаасаач төр талаасаач аливаа үйл ажиллагааг хийхэд захимаар нэн тэргуунд үйлчлүүлэх энэ дадал зуршлыг суулгая. Хоёрдугаар асуудал нь өнөөдөр иргэдийн захим ур чадвар, төрийн албан агчдын захим ур чадварын энэ боловсролын асуудлыг шин шатанд гаргая гэдэг ийм зорилгыг тавьж ажиллаж байгаа. Нийт Дорноговьчуудаа энэ 2 өдрийн туршид идэвхтэй оролцсон. Өөрийн захим ур чадвараа нэмэгдүүлж
Цахимаар нэн тэргуунд хөдөлгөөний нэг гишүүн болж улс орныхоо хөгжил дэвшилт хамтдаа нэг алхам урагшлахыг уриалж байна. Мэдлэгэн болоод мэдээллийн 100 гэгдэх 21-р зуунд захим засаглал гэдэг ойлголт нь улам бүр ойрхон сонсогдох болсон. Хөдөлгөөнөөр төрийн албан хаагчид болон иргэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдгээд бүхий салбарынхны тэгш оролцоог хангаж захим орчинд өөрийгөө хамгаалж аюулгүй хэрэглэхэд чиглэсэн сургалтыг зохион байгуулна. Иргэд болон ахмад настангууд болон хүүхдүүд за төрийн албан хаагч нарын бүгднийг сургалт болон практик үйл ажиллагаагаар дадлагжуулах энэ аян маань өнөөдрөөс эхэлж байна. Дорногов аймгийн хурдан гөлөөгийн сурагчид болон эрхний боловсролын сургуулийн сурагчид одоо 2 өдрийн турш одоо химэл оюун ухаан болон кодчлалын анхан шатны сургалтууд ороод за эцсийн үр дүнд нэг бүтээл гаргана багууд туваагдаад хүүхдүүд маань ерхэд бол эргээд одоо нөгөө нэг багууд туваагдаад өөрсдийн гэсэн том бүтээлүүд гаргана ерхэд бол гар утасны аппликейшн хийн, веб хийн. Хүн бүхэнд хүрч захин бодлогыг танилцуулах сургагч багш нар Зүүн Баянгийн 336 дугаар цэргийн ангид ажилласан байна. Ингэхдээ хугацаас цэргийн алба хаагчдад захим орчинд аюулгүй байдлаа хэрхэн хангах талаар сургалт зохион байгуулжээ. Кибер аюулгүй байдал ер нь фишинг залингаас хамгаалах энэ ер нь аян хөдөлгөөр надад их таалагдсан. Тэгээд бас их олон мэдээллийг надад их өгсөн. Тэм захим залилангууд аягүй их болсон. Тэрнээс хэрхэн яаж өөрийгөө хамгаалах тухай сургалт хөтөлбөр орсон үнэхээр таалагдж байна. Захим хөгжил инновац харилцаа холбооны яам захим нэн тэргуунд бодлогын хүрээнд 21 аймгийн засаг дарга нартай хамтран ажиллах санамж бичиг байгуулж гар үсэг зурсан. Аймаг бүрийн онцлогт тохируулан үндэсний хөдөлгөөнийг зохион байгуулах юм мөн нийслэлийн 9 дүрэгт өрнөнө. Үзэгч танд ч бас хамааралтай гэдгийг албаныхан онцолж байна. Манай улс сүрьегийн өвчлөл ихтэй 30 орны нэгт тооцогддог. 10,000 хүнд бүртгэгдсэн сүрьегийн тохиолдлын түвшин улсын хэмжээнд 6 байгаа бол Улаанбаатар хотын хэмжээнд 6.7 байна. Нийслэл дэх өвчлөл улсын түвшнээс өндөр байгаа тул хамгийн их хүн амтай дүүргүүдэд идэвхтэй илрүүлэхийг зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Энэ жилийн сүрээтэй тэмцэх дэлхийн өдрөөр сүрьеэг зогсоохын тулд хамтдаа үрийг дэвшүүлсэн. Энэ үрийн дор нийслэлийн хамгийн их хүн ам оршин суудаг Баян зүрх хаул дүрэгт сүрээгийн идэвхтэй илрүүлгийг зохион байгуулж байна. Үүгээр тус 2 дүүргийн 330,000 орчим иргэнийг бүтэн жилийн туршид шинжилгээнд хамруулахаар төлөвлөжээ. 3 хэлбэрээр байгаа. Нэгдүгээрт нь бол ихтэй сургууль суралцж байгаа оюутнуудын дунд, хоёрт нь нийт хүн амын дунд явуулын баг гаргаж сүрээгийн эрт илрүүлэлтийг хийн. Гуравт нь бол эмнэлэг зориулсан буюу эмнэлэг дээр ирж байгаа үйлчлүүлэгчдэр бол сүрээгийн эрт илрүүлгийг хийхээр төлөвлөн ажиллаж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээснээр жил бүр 10 сая гаруй хүн сүрээгээр өвчилж 121-ээс 123 сая хүн нас орж байна. Манай улсын хувьд 2025 онд сүрээгээр өвчсөн 2851 тохиолдол бүртгэснээс хүүхдийн сүрээ 165, олон эм тэсвэртэй сүрээ 129 бүртгэж 182 хүн нас оржээ. Сүрээ нь агаар туслын замаар халдварладаг өвчин, их хвчлэн уушгийг гэмтээдэгч бус тэрхтнийг өвчлүүлэх боломжтой. Дэлхийн хүн амын 4/1 нь сүрээгийн нямт тээж явдагч 100% нийтвчин улмаар хүндэрдэг байна. Эмчилгээ хийхгүй бол амь насанд аюултай өвчин, гэхдээ энэ өвчнөөс урьдчилан сэргийлж бас бүрэн эмчилж болно. Энэ жил эхэлж байгаа сүрээгийн эрт илрүүлгийг орчин үеийн техник технологиг ашиглан хийх юм байна. AI технологиудыг ашигласан олон үе шаттай одоо өмнө бол айгүй олон үе шат процесстэй байсан бол тэдгээрийг нь богиносгосон. Дээрээс нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын орчин үеийн дандаа зөвлөмж гайдлайнууд дээр суурилсан энэ аргуудаар онцлогоо эмчилгээ одоо эрт илрүүлэхээ эхлэхээр төлөвлөөд өнөөдөр албан ёсныхаа нээлтийг бол хийгээд явж байна. 2035 он гэхэд сүрээгүй дэлхий болох зорилтыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага тавьжээ. Тиймээс манай улс ч гэсэн зорилтыг биелүүлж чадна гэсэн итгэлтэй байгааг дэд сайд номын онцлоо. Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 17 оны бүрэлдэхүүнтэй баг манай улсад ирсэн байна. Тэдний зүгээс дэвшилтэд тоног төхөөрөмж, гарын явлага, удирдам зэрэгээр ханган ажиллахаар болсон байна. Онцлогоо болон эмчилгээний инновац хурцтай хөгжиж байна. Монгол улс сүрээг устгаж чадна гэдэгт бүрэн итгэлтэй байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага сүрээгийн онцлогооны шинэ удирдамжийг баталж гаргасан. Ингэснээр илүү их хялбар, түргэвжилсэн аргаар эрт илрүүлэг онцлогоо хийх боломжтой болсон. Сүрээ туссан хүмүүсийг хоолтой жилийн дутагдлаас хамгаалах хэрэгтэйг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна. Дэлхийн нийтээр 2000 оноос хойш сүрээтэй тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлсний үр дүнд 80 гаруй сая хүний амь насыг аварч чаджээ. Сүрээтэй тэмцэхэд эргэн бүр мэдлэгтэй байж гэр бүлийн хамгаалах хэрэгтэйг онцоллоо. Одоо өнөөдөр болсон үйл явдлын мэдээллийг цөөн хормын мэдээгээр хүргэе.
Нийслэлийн сургуулиуд төрийн талбай мандуулах ёслолыг нэгдсэн журмаар эхлүүллээ. Эх оронч сурагч хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн 64 сургуульд төрийн талбайг мандуулах хийгээд шударга ёсны тангараг өргөж, эх орныхоо үнэт түүх, өв соёлоор бахархах, хариуцлагатай ёс зүйтэй иргэн болж төлөвшгөд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулж байна. Хөтөлбөр энэ жилээс нийслэлийн бүх сургуулиудад хэрэгжиж эхэлнэ. Монгол хүн баялагынхаа эзэн зөвлөлдөх санал суулгахын 1-р үе шат орон даяар эхэллээ. Ирэх сарын 3 хүртэл үргэлжлэх уг санал суулгахыг үндэсний статистикийн хороотой хамтран зохион байгуулж байна. Олон улсын жишгт нийцүүлэн боловсруулсан төвөрийн аргаар нийт 1570 иргэнийг оролцуулахаар төлөвлөснөөс 740 нийслэлээс 830 орон нутгаас оролцсноо. Ус бохирдуулсны төлбөр төлөхгүй бол оюу толгой харилцагтай офсет компанид ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнө гэж ерөнхий сайд Замдан шатар мэдгдлээ. Төлбөрийг энэ жилээс бус харин 2020 оноос хойших байдлаар тооцож нөхөн авна. Хэрвээ төлбөр төлөхгүй, нийгмийн хариуцлага ухамсарлахгүй бол ус ашиглуулахгүй байх асуудлыг судалж танилцуулахыг усны газарт даалгав. Сүүлийн жилд захилгаан дугуй, эсгүүтэр, сурооны хэрэглээ огцом нэмэгдсэндээ холбоотой зам тээврийн осол гэмтлийн тоо өссөн. Тиймээс 18 нас хүрээгүй иргэн сураан унахыг бүрэн хориглоод байна. Мөн 18 нас хүрсэн бол А ангиллын жолооны үнэлэлтэй байхыг шаардна. Энэхүү тээврийн хэрэгсэл касктай байх хэвээр. За дээрээс нь зүүн гарталдаа одоо толтой байх хэвээр, улсын дугаартай байх хэвээр гэсэн одоо стандарт шаардлагууд тавигддаг. За хэрвээ таны хүүхэд 16 нас хүрээгүй мөртлөө энэхүү тээврийн хэрэгслийг унаж замын хөдөлгөөнд оролцож байх юм бол цагдаагийн байгууллагаас эцэг их асран хамгаалагчид нь хариуцлага тооцох хуулийн зохицуулалттай. Импортыг орлох гантик чулууны дархан гантик үйлдвэрийн эхний ээлж ашиглалтад орлоо. Үйлдвэрийн энэ хэсэгт сар бүр 20,000 м2 хавтанг боловсруулна. Харин оны эцэст 2 дугаар ээлж ашиглалтад орсноор хүчин чадал 2 дахин нэмэгдэнэ. Жилд ойролцоогоор 10 сая Америк долларын импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Мөн экспортлж валютын урсгалыг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ гэж харж байна. Байгаль нуурын дагуу орших Турка хэмээх тосгонд энэ амралтын өдрүүдэд байгаль нуурын загасчлал болно. Тус үйл ажиллагаанд оролцохоор жүжигчин Гоша Куценко хүрэлцэн иржээ. Түүнийг улаан үдийн онгоцны буудалд бурад ёс заншлаар сүү хадагтай угтан авсан байна. Сонирхолтой байгаль нуурын загасчлалд манай улсаас ч мөн төлөөлөл оролцсноо. Ice Global-ийн цөөн хормын мэдээ байлаа. Туулын хурдны замын байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн үнэлгээг өнгөрсөн оны 12 дугаар сарын 3-нд байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамны мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж дэмжсэн байдаг. За гэвч өнөөдөр бүтээн байгуулалт эхлэхдээ зэрэгцсэн олон нийтийн эсэргүүцэл судлаачдын шүүмжлэлтэй тулгараад байгаа юм. Манай телевиз судлаачдын байр суурийг цувралаар хүргэж байна. Туулын хурдны замын бүтээн байгуулалтыг нэг талаас олон нийтийн зүгээс байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө төсөв төрөлхийг шүүмжилж байгаа бол нөгөө талаас албаныхан голын экосистемыг алдагдуулахгүйгээр уг ажлыг зохион байгуулна гэж тайлбарлаж байгаа. Харин хотын засаглалын чиглэлээр олон жил ажиллаж байгаа судлаач Ана Үдшин уг замыг барих нь эдийн засгийн хувьд ямар ч үр ашиггүй ирээдүйд туул голын байгаль экологи болоод нийслэлийн хөгжилд асар их сөрөг үр дагуулна гэж үзэж байгаагаа хэллээ. Энэ дээр бол би бас эсэргүүцэж байгаа. Эсрэг байр суурьтай байгаа. Яагаад вэ гэхэлэр хурдны зам барьж болно. Гэхдээ хурдны зам нь өөрөө туулын дагууд юм хэвтэй чиглэлд ерөөсөө байх шаардлагагүй маа. Энэ анханасаа хэрэгцээ байхгүй. Энэ дагууд ямар ч хөдөлгөөн байдгүй, зорчилт байхгүй. Тэгээд дээрэс нь энэ ингээд өөрөө ямар ч юм үндэслэлгүй маш олон юм асуудал дагуулахаар юм хувилбар байгаа даахгүй трасс одоо зам нь тэрнээс иш ингээд туулынхаа дээгүүр ч юм уу эсвэл одоо ингээд ярамгаас урагшаага өөр одоо тий ингээд Куэтийн яам тэр цаашаага 100 мод хот эсвэл одоо имэлтээс одоо баруун тишээгээ эсвэл налахаас багнуурлууч гэдэг юм одоо энэ чиглэлүүдэд бол хурдны зам барьж болно. Анхнаасаа хурдны замын зориулт нь хоёр хотыг холбох, хоёр эдийн засгийн төвийг холбох юм зориулттай байдаг. Тэгэхээр эн чинь өөрөө маш өндөр зардалтай төсөл. Тэгээ ийм өндөр зардал гаргаж байгаа бол эргүүлээд ашигтай байх, хэрэгцээтэй байхаа хамгийн түрүүнд бодох ёстой. Хурдны зам дарж гарах хэсэгт Улаанбаатар хотын хүн амыг унтны усаар хангадаг 3 том усны их үүсвэр өртөж байна.
Хэрвээ энэхүү их үүсвэрийг хөндөвэл ирээдүйд нийслэлийн иргэд унтны өсгөө болох аюул нүүрлэнэ гэж тэрээр хэлж байна. Мөн 2012 оны Японы олон улсын хамтын ажиллагааны JICA байгууллага болон бусад олон улсын байгууллагын хийсэн судалгаагаар Улаанбаатар хот 2050 он гэхэд усгүй болох хотын тоонд орсон гэдгийг санууллаа. Унтны усны их үүсгүүрийн дэргэд зам тавьснаас болж байгаль экологийн сүйдсэн дэлхийн олон хотын жишээ байдгийг судлаач онцолж байна. Яг одоо ингээ Улаанбаатар шиг өөрийнхөө хотынхоо голын төвөөр хурдны зам бариад юм уу эсвэл гол руугаа барилга байгууламж бариад гол нь устааж хэрэгээд тэгээ эргүүлээд ингээ сэргээхийн тулд 20 жил 30 жил ингээд оролдоод одоо дөнгөж ингээд сэргэж эхэлж байгаа маш олон хотын жишээ байна. За ингээд тэр нь бол энгийн нэг жишээ гэх юм бол одоо Барселоны Безос ч гэдэм юм уу те. Эсвэл одоо ингээд Улаанбаатар хоттой яг адилхан жишээ гэвэл Сөүлийн төвийн Чонгочэн байна те. Чонгочэн бол угаасаа нэг жижигхэн голыгоо тэр чигт нь хаагаад оронд нь хурдны зам бариад тэгээ тухайн хурдны зам нь ерөөсөө тухайн хотын хамгийн том асуудал хорт хавдрын одоо ингээд бүр их үүсвэр болоод тэгээ эргүүлээд энийг маш их зардлаар нураагаад тэгээ оронд нь одоо ингээд буцаагаад хиймэл хам өрнөөсөө хиймэл гол татсан юм түүхтэй. Тэгмүүд яг энэ уртаа талд ойрхон ийм амар олон бодиттой жишээ байгаад эдгээр одоо энэ хурдны замуудыг ер нь бол бусад бүх орнуудад ямар ч ашиггүй хот дотор байх ёсгүй юм байна гэдгийг нотлоод маш олон зуун төрлийн судалгааны пейперүүд гарсан байгаа. Тэгэхээр эдгээрийг олж уншиж үзээч. Энэ бүх ингээд баримтуудыг ингээд ойлгооч. Мөн уг замыг барьснаар Улаанбаатар хотын автомашины төгжрлийг огтхон шийдэж чадахгүй гэж хот судлаач үзэж байна. Тиймээс эдийн засгийн хувьд ямар ч үр ашиггүй төсөл гэдгийг онцоллоо. Үндэслэлгүй суурь судалгаагүй байгаль орчны наривчсан үнэлгээгүй судлаачдын байр суурийг олон талаас нь сонсоогүй энэхүү бүтээн байгуулалт нь зарим улс төрчдийн мөнгө идэх башар арга байж болзошгүй гэж тэрээр үзэж байна. Жанчуудорж Баттарч инх тайвны эдэр болт Пүрүсүрэнгийн марламаа Ice Global. Өргөн удам газар нутагтай цөөхөнхөө амтай манай улсад нэг өрх дунджаар 3-аас 4 хүүхэдтэй байх нь чухал байна. За гэвч сүүлийн жилүүдэд төрөлт буурсаар байгаад мэрэгжилтнүүд санаа зовнож байна. Манай улсад сүүлийн үед байгаа асуудлуудын нэг нь төрөлт жил ирэх тусам буурч байгаа явдал болохыг их барих эмэгтэйчүүдийн эмч Цэрэн Самбуу онцолж байна. Түүний хэлснээр өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд төрөлт 5-аас 7% буурчээ. Өмнө нь манай улс зүүн Азийн бүс нутагтаа тэргүүлэгч байсан. Харин одоо бусад орны адил төрөлт буурах болсон байна. Манай улс ч одоо энэ Азийн зүүн эргийн бүстэй одоо хүүхдийн төрөлт мянган эмэгтэйд нотох төрөлтийн коэффициент төрийг нэгд явж ирсэн юм улсууд. Тэгсэн чинь одоо бусад Азийн улс орнууд шиг одоо төрөлтийн тоо буураад байна. Энэ бас нэлээд толгомж байгаа асуудлууд байна. Үний зэрэгцээ сүүлийн үед жирэмсэн ээжүүдийн дундаа эргэтэн тогтолцооны болон бодисын солилцооны эмгэг архаг хууч өвчтэй байх нь түгээмэл байгааг онцолж байна. Эдгээр эмгэгээс үүдэн жирэмслэлт төрөлтийн хүндрэлүүд байнга давтагдах болсон нь мэрэгчлэнүүдийн сэтгэлийг түгшээж байна. Ялангуяа жирэмсний жихрийн шижин эмгэг, хожуу хордлого, ургийн архаг бүтэлт, халдвараас шалтгаалсан эмгэгүүд ихсжээ. Ээжүүдийн өрөвсөлт эмгэг их байна. Бэлгийн замын халдвар төвчин өндөр байна. За үүнтэй холбоотойгоор нарийн халдвар бас их байна. Одоо манайх чинь хэд хэдэн хүчин зүйлтэй холбоотой байдаг. Нэгдүгээр манай улс чинь бөөр шээсний замын эмгэг нийт жирэмсээ нөхөрч насны эмэгтэйчүүдийн дунд их өндөр байдаг. За энэ бөөр шээсний замын эмгэг, за энэ цаг уурын эрдэс уурын амьсгалтай холбоотойгоор өрөвсөлт өвчнүүд. За одоо энэ хоолойны амьсгалын замын өрөвсөлт эмгэгүүд. За энэ бөөр шээсний замын эмгэгүүд мөн түнчлээ одоо эмэгтэйчүүдийн өрөвсөлт эмгэгүүд их байгаатай холбоотой. Энэ чинь эрүүл ээж байж эрүүл хөвгтөр дүүсээс үнээсээ шууд шалтгаалсан ургийн халдвар, нарийн халдвар нэлээд түгээмэл байт юм аа. Харин их барих эмэгтэйчүүдийн салбарт гарсан нэгэн ахиц дэвшлэн эхийн эндэгдлийг бууруулж чадсан явдал юм. 1990 онд 100 мянган амьд төрөлтөд ногдох эхийн эндэгдэл 186 байсан бол 2024 оны жилийн эцсийн байдлаар энэ үзүүлэлт 23 болж буурсан байна. Коронавирусын цар тахлын үед эхийн эндэгдэл тодорхой хэмжээгээр бүртгэгдсэн ч жил ирэх тутам буурсаар байна. Үүнд зөвхөн эмч мэрэгчлэтнүүд гэлтгүй шийдвэр гаргах төвшний маш олон байгууллагын харилцаа холбоо нэгдсэн ажиллагаа чухал үүрэгтэй. Манай улс сүүлийн 10 гаруй жил эхийн эндэгдлийг тууштай буруулсан жишг 9 орны нэгд багтжээ. Жанчивдэрч Баттарч, инх тавин Эдэрволд, Гамбат Баасан сүрэн, Пүрүсүрэн марламаа Ice Global. Орос улбаны улс бол олон үндэстний улс юм. Тэнд 190 гаруй угсаатны бүлгүүд амьдарч байна. Бүгд өөрсдийн соёл уламжлалаа нандинан хадгалсаар ирсэн. Жишээлбэл Сибирийн алс хойд хэсэгт орших Ямалын хойгт ан агнуур загасчлал цаа буг малдах уламжлалт аж ахуйгаа өнөө хүртэл эрхэлж байгаа юм. Саяхан тэнд цаа бугын баярыг тэмдэглэн өнгөрүүлжээ. Баяр хэрхэн болж өнгөрснийг дараагийн сурвалжлагаар хүргэе.
Ямал бол Оросын холбооны улсын хойд хэсэгт орших өвөрмөц бүс нутаг юм. Эндхийн уугуул ард түмэн болох Нинец, Ханти, Силкупууд уламжлалт амьдралын хэв маяга өнөө хүртэл хадгалан ан агнуур загасчлал эрхэлж нүүдэлэн амьдарч цаа буг малалдаг байна. Нам без этого без тундры невозможно жить. Бид тундргүйгээр амьдрах боломжгүй. Хой модгүй, цаа буггүйгээр ч бас чадахгүй. Бид байгальдаа амьдардаг болохоос биш хотын хөл хөдөлгөөнд чадахгүй. Суете. Ямалд хаврын ихэн үед цаа бугын малчтын баярыг тэмдэглэдэг. Орон нутгийн иргэд цаа бугын чарганы уралдаан, цаа буг унахтай холбоотой спорт болох тензан шидэх, мөн уламжлалт бүсний барилдаанаар өрсөлддөг байна. Үндэсний бүх бүст барилдаан нь олон угсаатны нийгэмд байдаг шүү дээ. Урд нь энэ нь довтолж ирсэн морьтнуудыг мориноос нь унагаахад тусалдаг байсан гэдэг. Ер нь энэ спорт маш эртний уламжлалаас бидэнд уламжлагдан ирсэн. Нападали с коня скидывали. Жил бүр цаа бугчдын тэмцээнд хэдэн зуун оролцогч, хэдэн 10 мянган үзэгч цуглардаг. Сергей Тучков, продюсер Марлма, Аист Глобал, Аравтлын агентлагийн материалд тулгуурлав. Их эзэн богд Чингис хаанаас ихтэй их Монгол гүрний өөх түүхийг өнөөч дэлхийн эрдэмтдийн сонирхож судалдаг түүхийн нэгэн том салбар хэвээр байгаа юм. Харин 800 гаруй жилийн тэртегээс эртний Персес, Эндхэгийн нутаг хүртэл тархан үлдсэн дэлхийн монголчуудын чимээ бүдэг хэвээр байна. Энэ л асуудлыг хөөн судалж, асуудлыг сөхөн гаргасан анхны хүмүүсийн нэг Шарын Ган Хуйг юм а. Бид бол яг ингээд гадна талын тэр монголчуудаа бол харийн болсон гэж ойлгодог боловч тэд зүрхтгэл нүргэл наашаа байдаг. Явах тусам ойлгож байна. Зохиолч сэтгүүлч адуу судлаач Монгол судлаач Шарын Ган Хуйг Аз, Дундад Аз хятадын нутгаар 1998 оноос хойш аялан дэлхийн монголчуудтай уулзаж тэдний тухай сонирхолтой баримт цуглуулжээ. Ингээд дэлхийн монголчуудтай уулзсан тэмдэглэл Монголын зам зэрэг бүтээл төрөвсөн байна. Мөн дэлхийн монголчууд сэтгүүлийг эрхлэн гаргаж цагийн эрхээр алсран холдсон Монгол язгуурын хүмүүсийн тухай сануулсан бичиж иржээ. Дэлхийн монголчуудын тухай юм гэдэг бол хэрв одоо ямар нэг байдлаар дэмжлэг эрэх юм бол хийх хүн зөндөл байгаа л да. Тэгээд тэр хүмүүс бол бүр яргаж хийх хэрэгтэй. Хүн төрөлхтний түүх гэдэг бол Монголын түүхтэй ямар хүн холбоотой юм гэдэг мэддэг явах тусам хүн мэддэг. Мэддэг тусмаа хүн улам шундаг. Ийм л юм байлээ. Эдийн засаг хямралтай хүнд хэцүү цаг үед дэлхийгээр тархсан монголчуудаа уулзуулж учруулж чадвал магадгүй эх орондоо би туслах юм гэсэн бодлоос дэлхийн Монголоо эргэн хайх ажил нь эхэлсэн төвхтэй. Дэлхийн монголчуудын тухай ярилцлагыг Аист Глобал телевизийн нээлттэй ярилцлагаас тун удахгүй та бүхэн хүлээн авч үзээрэй. Энэ амралтын өдрүүдэд улсын дүр бүжгийн театр хөл хөдөлгөөнтэй байх нэ. Тус театрт Италийн хөгжимчид хүрэлцэн ирээд байгаа бол театрын нэрийн хуудас болсон 3 цээл хоолойтон алтан үеийн дуунуудыг шинээр амлуулах гэж байна. За түүнчлэн үндэсний урлагийн театрын морин хуурч Дархан баяр болоод дуучин Жавхлан төгс нарын бие даасан тоглолт хүлээж байна. Улсын дүр бүжгийн Эрдэнэ театрт болох Айстрит Теонор Монгол дуунууд Алтан үе 2026 тоглолтод энэ удаад гавьяат жүжигчин Гом Бочир, соёлын тэргүүний ажилтан Шижир болон Бат Жаргал нар оролцсноо. Тэд улсын филармоны морин хуур найрал хөгжимтэй хамсран сэтгэл хоногшсон Алтан үеийн бүтээлийг шин дүр төрхтэйгээр төлөвлөх гэж байна. Сайн та бол үнэхээр буянтай юм сэтсэн маань энэ их хэрэгтэй, маш хэрэгтэй. Энд Монгол сэтгэлгээ, Монгол хүнийг бэлж байгаа бол тэр Монгол аюулгүй, Монгол дуу хөгжимчил хэрэгтэй ш. Тэгтээ сонгодог юм сонсоод ингэж яах нь оюун ухаанаа хөгжүүлнэ хэрэгтэй л да. Хэрэгтэй. Тэгж үг өсгөхгүй биш байхгүй. Ер нь л тэр нь үл дэвсгэр юм хэрэгтэй. Монгол хүн монголоороо байхын эхлэл Айстрит Теонор Монгол дуунууд Алтан үе 2026 тоглолт 28-ны 19 цагаас болно. Дөрөж
Жижигхэн Эрдэнэ театрт Италийн хөгжимчид ирээд байна. Тэд өөрсдийн ур чадварыг Монголын үзэгчдэд харуулахыг мөн зоржээ. Тус театрын симфони найрал хөгжмийн хамт Унгар улсын нэр төгжмийн зохиолч Лист, Орос улсын нэр төгжмийн зохиолч Чайковский нарын төгөлдөр хуурын концертыг 28-ны 17 цагаас эхшүүлнэ. Бие даасан тоглолтоо хийн гэдг нь аливаа уран бүтээлчийн ур чадвар, чанар чансааг илтгэдэг. Амралтын өдрүүдэд 2 уран бүтээлчийн бие даасан тоглолт хүлээж байна. Тодорхойлбол үндэсний урлагийн их театрт 28-ны 18 цагаас Морин хуурч Сайн жаргалын Дархан баярын бие даасан уран бүтээлийн хурамстын их шиглэн тоглолттой. Corporate Convention төвд 29-ны 19 цагаас дуучин Жавхлан төгсгийн 2 дахь бие даасан классик концерт тоглолт болно. Амралтын өдрүүдэд бүхэн ордон бүх сонирхогчдод нээлттэй 28-29-ны 14 цаг 30 минутаас Монголын үндэсний бүхэн холбооны Алтан цомын барилдаантай 28-нд 6 дугаар тойргийн сүүлийн хагаст Apo Sky баг, Хувлын хаан багтай, Хүлээгүү баг, Од групп багтай хүч үзэх бол 29-нд 7 дугаар тойргийн эхний хагаст Хатант International баг, Эв Монгол багтай, MCS Energy баг, Хувлын хаан багтай тус барилдана. Одоо үргэлжлэн болох тоглолтын мэдээллийг хүргэе. Улсын хүүхэд залуучуудын театрт 18 дахь хаврын хайр драм, Эрцэнкад сүүлчийн бороо буюу нугасны ан мета драм, соёлын төвөргөөнд Цөмөөч ханхуу ба Хулганы хаан бүжгийн жүжиг, Улаанбаатар театрт Мапет театр, Улаанбаатар циркийн хамтын бүтээл Цоохор сар гүн шөнийн үлгэр, Төмөр замын чуулгын Ганзан паласт Цагаан лавын чуулгын Nomadic Legend, Ардын урлаг өв соёлын тоглолт, Палазо Таварт Морин хуур чуулгын гадаад дотоодын жуулчдад зориулсан ардын урлагийн тоглолт тус үргэлжилнэ. Ice Global амралтын өдрүүдэд болох соёл урлагийн болон спортын үйл явдлын мэдээллийг багцлан хүргэлээ. Хүмүүзэгчтэй Ice Global-ийн мэдээллийн хөтөлбөр энд хүрээд өндөрлөж байна. Эх 7 хоногт шинэ мэдээллээр иргэн уулзъя. Анхаарал хандуулан хамт байсан баярлалаа. Түр баяртай.